Миний нард харагдсан дэлгүүр бол CU. Тэгэд би бүтэн 7 хоногийн турш зөвхөн CU GS25 гэх мэт газруудаас юм авч идэх болно. Гэхдээ бичлэгний тал хэсэгт би Солонгост очоод чаленжаа үргэлжлүүлэх болно. За тэгэд эхний өдөр дэлгүүр руугаа ороод юм авсан. За нэг удаа гэртэрсэн минь GS25-аас авсан хоолоо задлах гэж байна. Тэгээд pepperoni пиццаг нэ Арагийн хийж луус авсан байна. Эхний өдрийн маань хамгийн анхны хоол тийм болохоор асгарлаа. Дэм пиццаны хувьд бол янз бүрийн сода хамт байхгүй гэсэн зүгээр л нэг юм байдаг л пицца шиг амттай л. За тэгээд орой болтол бичлэгээр анзалж байгаад за яг удаа гарч орой хоол идэх гэж байна. Одоо цаг 8 цаг болж байна. Ууг нэрч ирсэн бол би хоолоо эрт идэх байсан. Тэгтээ ямар азар CUGS 24 цаг ажилтан тий. Гэхдээ нэг дүрмтэй тэр нь зөвхөн CUGS 25 гэх мэт газруудаас юм авч идэнэ. Нэг төрлийн бүтээгдэхүүнээ дахиж авахгүй. Хэрвээ би эдгээр дүрмнүүдээс зурчвал энэ бичлэгний хамгийн их лайктай комментиг биелүүлэх болно. Эхний өдрөөс эхлээд энэ чаленж цаашаа улам бүр хэцүү болно гэж би ерөөсөд төсөөлөөгүй байсан. За тэгээ хоёр өчтөр өөрөө миний kids бүр амарсан. Oh my god, амарсан сэлгэлээд нэ. Өчтөр миний хотод өвдөдсөн болохоор би зөвхөн өнөөдөр vegan хоол идэх юм уу гэж бодоод байгаа цагаан хоол. Би уг нь жимс авъя гэж бодсон боловч ерөөсөө жимс олдоогүй. За тэгээд шүн гараад за тэгээд авсан юмаа идчихэд энэ миний орж байгаа 6 дахь дэлгүүр. Тэгээд амар халуун кофе авсан чинь гараа халаад ерөөсөө удаан барьж чадах байсан. Fuck, арай л халуун кофе авчихжээ. Тэгээд Солонгос явахаас өмнө өсөд суулахгүй болохгүй юм билэ. Маргааш нисэх болохоор шууд өсөд суулахаар явсан. Өглөө онгоцны буудлын дээр ирээд тэгээд онгоцноос буужаад явж байгаа CU тэгээд харсан. Би нэг кебаб кофе хоёр авсан. Тэгээд Солонгос CU-гийн кебаб, Монгол CU-гийн кебабаас нэг амар ялгаатай бол биш байсан. Тэгээд автобусандаа суугаад нэлээд удаан явсны дараа ямар ч тач day хабхан ямар ч Солонгост ирсэн тэг өчтөр бол яг ирсэн өдрөө тэгээд миний гиз гүйлгцэн тэгээд би тэр шүнд нэмэгдэж чадаагүй ойрхон CUGS байвал орчи нэр Монгол тасмаас ороод хасагра oh my god тэг Монгол хасаг 10 хэдэн градус байхад Солонгосыг эсэргээрээ нэмэх 16 градус яг одоо байна тэгээд өглөөнийхөө цаг үе да. За яг замын цаа нэг GS-тэй харагдаж байна да. За нэг юм будаатай бол авчлаа. Тэгээд суух газар болоод идэе да. За нэг гайгүй газар болоод суучлаа. Тэгээд хамгийн түрүүнд энэ Prime гэдэг ундагаа авсъя да. Тэгвэл амар шин нэг тийм зөөлхөн юм шиг амар нэлон юм шиг сонио ундаа. За тэгээд энэ нэг савтай бол байна. Яаж тэгсэн юм бэ? Гэхдээ энэ харангуут ингээд дотор нь будаа тэгснээ ингээд би нэг удаа бодвол орж байгаа бол халааж идэх юм шиг. Тэгээд орцгоё. За энэ тэгээд нэг юм будаа байна. Жохон задлаад тэгээд халаа үзтээ. Би нэг кимчи юм шиг байна. Энийг хийгээд энэ нэг юм нутаг юм байна. Тэгээд тос юм шиг байна. Дэс үлд нь тэгээд алфа гэлтэн дээ. За хоол маань ямар ч бэлэн болсон байх. За Солонгост идсэн хоёр дахь хоол надад бол actually амар дажгүй амттай. За тэгээд гадуур жоох явж байгаад GS25 руу орсон.
Pudding гэхээр амар сонирхолтой санагдаад авсан. Тэгсэн чинь үнэхээр муухай амттай байсан. За одоо өглөөний 8:53 минут болж байна. Тэгээд дөөштрөө орсон дэлгүүрээс арай өөр газар олох гээд тэгээд хайж байна. За бисээ лүрт ороод нэг юм буррито авчлаа. Тэгээд буррито үдэ татахгүй юм шиг санагдаад харин нэг юм паста авчлаа. За тэгээд доторхыг харах юм бол иймэрхүү бид юм байна. Гомтой тэгснэ. Паста нэг юм соус юм шиг байна. Тэгээд дотор нэг юм бус байна. Хоолой хасахыг хүлээж ах зуур. За нөө паста маань гарчлаа. Тэгээд нэг юм болсон байна. Гайгүй ч юм уу яг тэр нэг хөөрөө юмуд нь одоо гайгүй шингээд бараг байхгүй болж байна. Тийм пастаны хөдөл үнэхээр гоё юм байна. Бүрээ тэгэл паста шүү. Тэгэл би барыг нэг өдөр болго идсэн чадхаар амар гоё юмтай байна. Тэгээд чиз буррито амсч үзье. Буррито надад нэг таалагдсан амар хатуу бүрэлдэхтэй гэсэн юм. Махан нэг тийм мах биш юм шиг амттай. За, саний эцээ бол үнэхээр лаг байлаа. Би бүр баг миний чаленжийг хийж байх цаанд эцээ олно. Хамгийн гоё амттай байлаа. Яа одоо би кино үзэх явж байна. 2:30 кино. Амжих үгүй бол мэдэхгүй байна. Кино маань эхлэхэд хэдхэн минуттай байсан. Кино театртаа орж уул амтсан. Гэтэ би киногоо ганцаараа үзсэн. За киног үзэж байгаараа тэрлээ. Япон хэл дээр слов сатналтай кино үзээд юу ч ойлгосонгүй. Тэгээд жаад кино нь бас өөр амар нууцлаг тийм кино байлаа. Тэгээд сонирхолтой юм байна. Амар цомтын байна. Миний цагаан минь юу юм бол би нэм соном зүгээр нэг юм яг жийл шиг ингээд амтгүй юм сони юм байна. Тэгээ энэ болохоор яг зүгээр заасны махал юм шиг байна. Нэг юм хэлбэрт оролцсон. Энэ юу вэ? За сүүлч өдөр тэгээд CUGS-ээс арай өөр дэлгүүр 7-Eleven орсон. Энд тэгээд 2 давхар CU байсан. Тэгээд дотор нь надаас өөр хинч байгаагүй. Гом маань ингэж харагдаж байна. За тэгээд идчихэд нэг гайгүй гоё суух газар хайсан. За 7 өнөөр өнгөрлөө. За эхлүүлсэн 7 өдрийн чайлны минь одоо ингэ дуусч जैन. Тэгээд яг дуусч байгаад нэгшил би бол яг баяртай. Өөрийн сар баг CUGS-ийг мэдэхгүй хаа. За тэгээд дараа нь ямар чаленж хийлгэмээр байгаа комментс бичээрэй. Тэгээд лайк болон subscribe заавал дараарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая.